За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр би ажлаасаа гарсан жинхэнэ шалтгааны талаар өнөөдөр та бүхэнд хэлчихэж байна. Тэгээд энэ дээр болохоор би ямар нэгэн худлаа зүйл хэлэхгүйгээр яг бодит үннийг тухайн үед байсан нөхцлүүдийг ярих шийдсэн байгаа шүү. За тэгээд хамгийн том шалтгаан бол ерөөсөө цалин. Энэ бол аюу тодорхой бах тий. Цалин мөнгө бол бидний амьдралд аюу том хүчтэй фактор болдог. За миний хувьд ч гэсэн ажлаас олоход 40% тий хамгийн том жингийн бол цалин бас авсан гэж бодож байна. Тухайн үед би анх 560 мянган төгрөгийн ажилтайгаар цалинтайгаар ажилд орж исэн. За энэ маань болохоор үндсэн цалингийн 80% буюу 700 мянган 80% гэж байсан. Тэгээд туршилтын 3 сарын цалин юм байгаад гэтээ нэг сар хагасын дараагаар жинхэнэ ажилтан болсон. Тэгээд жинхэнэ ажилтан болонгууд 700 мянган төгрөг болж байгаа. Тэгээд 700 мянган төгрөгийн цалинтай явж байгаад бас нэг хэсэг хугацааны дараа нэг 2 сарын дараа өнөө да 1 сая төгрөгийн цалинтай болсон. За энэ маань болохоор миний анхны хүлээлт байсан байгаа. Анх ажилд орохдоо за би бол 1 сая төгрөгийн цалингийн хүлээлттэй байна гэж хэлжсэн. За тэгээд тэр маань биелээд 1 сая төгрөгийн цалинтай болсон. Гэхдээ манай компанид хэрэгжижсэн нэг систем нь юу байсан бэ гэхээр максимумда 2 сая хүртэл цалин авах боломжтой нэг team систем хэрэгжсэн. Тэр нь нэг catch нь буюу тухайн сар болгоны перформансыг нь үнэлээд тэр перформансаас хамаарат мөнгө авдаг. Тэгээд тэр нь болохоор 700 мянгаас 2 сая хооронд тэгээд хувьчлаа авчдаг байгаа. Гэхдээ энэ нь айгүй сөрөгтөлтэй байсан. Ялангуяа дөнгөж шинээр эхэлж ирсэн зарим хүмүүс нь одоо үгний сайн ойлгоогүй байсан ч гэдэм үү те муу байсан учраас муу үнэлгээ авах аюу өндөр. Дээрээс нь үнэлгээгээ худлаагаар авах магадлал аюу өндөр. Үнэлгээгээ авахын тулд сарын эцэст ажиллаа хийгээгүй байсан ч нэг гарын хэсгээ зурглах гэж боо юм бол те тиймэрхүү нэг чөтгөрийн цикл гэдэг чи тийм юмд ордог байсан юм байлээ, орчд юм байлээ. Тэгээд энэ нь бол надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээд тогтмол буюу те тийм стейбл цалин хүсэж исэн учраас цалингаа нэгт баг дээрээс нь юм стейбл биш учраас надад бол айгүй том нөлөөлөл болж исэн байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж компани болгоно өөрсдөө бенефитүүд байдаг те тэр нь бас нөлөөлдөг байгаа. За дараагийн нэг юм нь болохоор карьер байсан. Карьерийн өсөх боломжтой. Миний хувьд тухайд төслийн менежерээр ажиллаж исэн. Тэгээд төслийн менежер нь дээшинээ өсөх ямар ч шат байгаагүй. Тэгээд дэлтэн захирлан л байдаг байсан. Тэгээд би бол захирал болохгүй гэдэг нь бол тодорхой байсан. Ойрын одоо 10 жилтэй ч юм уу те. Тэгээд эргэн тойронд ойролцоогоор нэг 10-аад төслийн менежерүүд ажилладаг байсан. Тэгээд нийтдээ 10 хэдэн хүмүүсээс эхний 6 сарын хугацаанд нэлээд их сурж авсан боловч цаашдаа би 2 жил 3 жил ажиллахад юу сурах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Цаашдаа би энэ хүмүүсээс юу сурах вэ? Надад юу зааж өгөх бол надад одоо юу гэдэг өшөө тийм илүү хөгжиж дэвжих боломж байна уу гэдэг асуулт гарч ирсэн. За тэгээд түүнээс гадна тухайд өөр нэг офер буюу өөр нэг боломж гарч ирсэн. Программистаар ажиллаад senior болоод FC буюу систем инженер болоод ядаж нэг 2 шат өсөх боломжтой те нэг 2 жилд нэг шат өсчлөө гэхэд нэг 4 жилийн карьерийн одоо гэдэг хөгжил харагдчихсан тийм сонголт байсан байгаа. Тийм учраас карьерийн өсөх боломжоо харж байгаа. За энэ бас миний одоо гэдэг фактор 30% нь ч юм даа нэлээд хүчтэй нөлөөлсөн байгаа. За тэгээ хамгийн сүүлийнх нь нэг хүчин зүйл байгаа. За энэ бол ерөөсөө би өөрөө бэлэн биш байсан. Дөнгөж төгсөөд ажилд орсон, туршлагагүй байсан. За хоёрт нь болохоор миний хичээл буюу бакалаврын ингээд төгссөн сэдв маань 30% нь програм 30% нь project manager буюу төслийн менежменттэй холбоотой, 70% нь хөгжүүлэгчтэй холбоотой developer хичээлүүд байсан. Тэгэхээр би ерөөсөө 30% аймаг баг ашиглах болчиход байгаа. Тэнгүүд тэр маань нэгт хангалттай биш. Хоёрт би өөрөө тэрнийг сайн мэдэхгүй. Энэ маань одоо намайг ингээд хойш нь татаад эхэлчихэж байгаа гэсэн үг. За тэгээ гуравт нь болохоор миний тухайн үед харж ирсэн өнцгөр бол манай баг тийм сайн байгаагүй, хурдан байгаагүй, чадвартай байгаагүй. Тэгээд мотивац нь бас тийм өндөр байгаагүй мө гэж бодсон. Тийм ч утгаараа нөгөө нэг хангалттай үр дүн гарахгүй байсан. Тэгээд энийг болохоор би өөрөө яаж шийдэхээ мэдэхгүй, яаж одоо гэдэг мотивацжуулах те манлайлах тэр чадваруудыг надад байхгүйсэн учраас өөрөө энэ дээр айгу хүн дээр тусгаж аваа те бага одоо нөгөө өдөртөх бага чиглүүлэх илүү сайн үр дүн гаргаж чадахгүй. Тэгээд дээрэс нь ингээд энэ хүмүүс маань муу бахлаар мэдээж санхүүдэш нөлөөлнө, багийн те уур амьсгалч нөлөөлнө. Тэгээд надад ч аюух нөлөөлжсэн учраас ийм том 3 шалтгаанаас болоод за ер нь ажлаас солиогоо салсан байгаа. Тэгээд хуваар нь ярих юм бол 40% нь ерөөсөө цалин, санхүү, бенефитүүд. За 30% нь би өөрөө бэлэн байгаагүй. За тэгээд дахиад нэг 30% нь бол карьерийн өсөлт ерөөсөө харагдаагүй. Тийм учраас би энэ карьераа өсөх, илүү цалинтай, дээрээс нь илүү юм сурах, өөрийгөө бэлэн болох гэдэг утгаар ажлаа салсан байгаа. За ингээд миний ажлаа салсан шалтгааныг сонсон баярлалаа. Өөр та нар ч гэсэн хэрвээ ажлаа саяхан солисон болвол те мэдээж хизээ нэгэн цаг солисон байгаалах гэж бодож байна. Тэр талаараа бас хуваалцаарай.